Сайн байцгаана уу? Шимжлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа бичлэгийн санаагаа би та хэдийн мэддэг Kimetsu no Yaiba буюу Demon Slayer гэдэг анime байдаг шүү дээ. Энэ анимыг үзэж агаад олсон. Тэгэхээр яг ямар эсхийг үзэж агаад энэ талаар ярих гэж бодсон бэ гэдгээ та хэдэд харуулъя. Нэг гудамжаар юм өндөр сандал өмссөн эмэгтэй нэлээд удаан алхаж байгаа. Энийг нь Inosuke харангуйтаа арай л удаан алхах юм аа. Ууланд байх юм бол ганцхан секундын дотор алуулах юм байна гэд хэлж байгаа хэсэг байдаг. Тэгэхээр энэ хэсэг бол яг Kimetsu no Yaiba-гийн улаан дэнлүүний газар гэж манай монголоор бол орчуулж хэлэхээр Yukaku-д өрнөж байгаагаараа онцлогтой байдаг. Тэгэхээр энэ Yukaku гэж газар яг ямар газар юм бэ гэдгийг хамгийн эхлээд та хэдтэй тайлбарлаж өгье. Yukaku-г тайлбарлахаас өмнө одоо саяны та хэдэд үзүүлсэн энэ алхаж байгаа удаан юм аа гэж хэлж байгаа энэ бол яг энэ кинонд зориулаад шинээр одоо бодож зохиосон юм бол биш. Ер нь аним дээр гарч байгаа ихэнх зүйлс бол Японы өөрсдийнх нь одоо соёл заншилтай нэгт холбоотой байдаг гэдгийг мэдэх болов уу гэж бодож байна. Энэний нэг хэсэг буюу одоо энэ Oiran гэдэг хүн алхаа явж байгаа байхгүй Oiran. Энэ Oiran гэдэг хүн нь одоо ч гэсэндээ яг байдаг гэж хэлэхгүй ч гэсэндээ Oiran-ы юм алхаа бол одоо жуулчдад зориулаад ч юм уу эсвэл улс орныхоо хүмүүс зориулаад соёл хэлбэрээр нь хадгалаад аваад үлдсэн байдаг. Тэгээд одоогоороо Японд энэ Oiran-ы алхааг бас олж үзэх боломжтой байдаг. За одоо харин та хэдэд Yukaku гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг тайлбарлаж өгье. Улаан дэнлүүний гудамж гэж хэлсэн шүү дээ. Японд болохоор 1617 оноос хойшоогоо Yukaku буюу улаан дэнлүүний гудамж нь байж ирсэн. Тэгэхдээ яг Японд даяараа бол яг 3 том алдартай Yukaku байдаг байсан байгаа байхгүй юу? Энэ нь нэг нь Kyoto буюу хуучин Японы нийслэл, Японы хуучин нийслэл, нэг нь болохоор Токиод, нэг нь болохоор Осакагийн Шинмочид байсан байх нэ. Kimetsu no Yaiba-гийн яг Yukaku-д өрнөж байгаа анги нь болохоор Токиод байдаг. Yoshiwara-гийн улаан дэнлүүний газарт өрнөж байгаа юм шигээр одоо зохиомжлогдсон байгаа байхгүй. Тэрнээс одоо санаа авсан гэх юм да тий. Yoshiwara Yukaku-д өрнөж байгаа гэдгээр алдартай байгаа. Тэгээ энэ Yoshiwara гэдэг нь болохоор Edoгийн үед яг Токиод байсан улаан дэнлүүний газар. Yoshiwara гэдгийг нь болохоор яг Япон хэлнийх нь ханзыг нь тайлбарлаад өгвөл китсү гэсэн хоёр дуудлагатай аз ерөөл гэсэн. Нөгөөх нь хара буюу тал нутаг хээр гэд нийлэх юм бол ерөнхийдөө тийм аз жаргалын тал ерөөлтэй газар гэх мэтэр орчуулж болохоор яг ерөөлтэй газар гэх нь цааш юм те. Гэхдээ ерөнхийдөө эзэн хааны зарилгаар энэ улаан дэнлүүний газруудыг нэг дор төвлөрүүлээд байгуулснараа илүү ёс жаягтай, зохион байгуулалттай орчин юм шигээр харагдуулах тийм гаднаас нь тэгж харагдуулах зорилготой байсан гэж бас хэлж байгаа юм. За тэгэхээр энэ Yukaku буюу улаан дэнлүүний газар Oiran амьдардаг байсан гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ Oiran-ийнхаа талаар илүү гүнзгий ярьцгаая гэж бодож байна. Oiran гэдгийнх нь одоо ханзыг хэдүүлээ гэж тайлбарлах юм бол Oi хана буюу цэцэг гэсэн нэг ханз, нөгөөх нь Rankai гэсэн манлайлагч, тэргүүлэгч гэсэн хоёр ханз нийлээд цэцэг мэт үзэсгэлэнтэй бусдыг тийм манлайлагч эмэгтэй гэсэн ойлголттой байгаа юм. Одоо энэ хөөрхөн харагдаад байгаа энэ Oiran гэд бүсгүй юм. Яг юу хийдэг гэсэн бүсгүй гэх юм бол мэдээж улаан дэнлүүний газар ажиллаж байгаа юм чинь бие үнэлэгч байсан гэж хэлж болно тий. Yukaku болохоор засгийн газрын зөвшөөрөлтөөр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Ингээ бодтой 16 дугаар зуунаас хойшоогоо. За тэгээд 1957 онд биеийн үнэлэлтийн эсрэг хууль Япон улсад батлагдсанаар тэрнээс хойшоогоо Oiran яг албан ёсоор бол байхгүй болсон гэсэн. Харин зөвхөн соёлын хэмжээнд үлдэж хоцорсон гэж ойлгож болох нэ. За тухайн цаг үедээ бол энэ Oiran нь одоо биеийн үнэлдэг эмэгтэйчүүдийнхаа хамгийн ранг өндөртэй гэж ойлгож хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол энэ Oiran-ууд бараг 10 настайгаасаа 6-7 настайгаасаа ч гэсэндээ ахуулаад бэлтгэгдэж эхлээд явсаар агаад ранг өндөртэй Oiran-та болно гэсэн. Тэгэд одоо энэ Oiran-та нэг шөнийг хэрвээ өнгөрүүлэх юм бол одоо ерөнхийдөө тухайн үеийнхаа дундаж цалинтай 90 нэг сарын цалинг нэг шөнийн дотор олдог гэсэн гэж байгаа байхгүй юу? Гэхдээ Oiran-уудын хамгийн одоо гол онцлог нь юу вэ гэх юм бол ерөнхийдөө биеийн үнэлгээ болдог. Тэрнийхээ оронд өөрийнхөө одоо
ухаан тархиа жоохон үнэлдэг гэх юм уу да тий. Илүүтэй одоо урлагийн үзүүлбэр үзүүлэх, хүмүүстэй одоо шатар нүүх, тоглох, цэцмэргэн булаалдах, ямар нэгэн гоё сэдвийн талаар ярилцах, одоо шүлэг хаялцах байт юм уу, эсвэл эртний уран зохиолын талаар ярилцах гэдэг ч юм уу тий. Яг өөрсдийнхөө эзэмшсэн чадваруудаа үзүүлдэг байсан. Нөгөө талаараа зүгээр энэ оюурантай уулзна гэдэг маань өөрөө ранг өндөртэй бүсгүйтэй уулзж байгаагаа гэдгийг одоо ямар нэгэн зүйлээ баталдаг болсон гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол энэ оюурантай уулздаг ирчүүд бол одоо нилээн те баян нэр хүндтэй нийгэмд танигдсан байр суурьтай гэдгээ нэг ёсондоо батлан харуулдаг гэж хэлж болно. За мөн энэ оюураны өрөөнд бол ингээ бизнес эдийн засгийн нөлөө бүхий ярианууд болж өнгөрдөг гэх мэтээр ингээд шал ондоо төвшөнд очдог гэсэн гэж хэлж болно. 6-7 настайгаас ахуулаад дэлхийдэж эхэлдэг байсан гэдгийгсэн. Гэхдээ ер нь 6-7 настайгаас нь 10 настайгаас нь ямар хүн ер нь хүүхдээ биеэ үнэлэгчдийн одоо ийм улаан дэнлүүний газар авчираад ийм оюуран болохт нь тэ бэлтгээд ингээ хажууд нь явуулж явах юм бэ гэж та хэд бодож иж магадгүй. Би бас тэгж бодоод ингээ уншаад үзсэн чинь ерөнхийдөө бол энэ улаан дэнлүүний газарт хурж ирж байгаа охтууд бол ихэнх нь худалдаалагдсан хүүхдүүд байдаг. Өөрөөр хэлэх юм бол тухайн үед болохоор айлууд амжиргааны төвшин багтаа байснаас болоод охтуудыгаа ийм улаан дэнлүүний газарт зардаг байсан байгаа юм. Ингээд ядуу айлын бага насны охтуудыг энэ улаан дэнлүүний газрууд худалдаж аваад багаас нь ахуулаад ерөнхийдөө одоо биеэ үнэлэгч гэсэн үг байна шүү дээ. Болохт нь бэлддэг байсан бахна. Эхлээд бол одоо энэ улаан дэнлүүний газар гэж нэг 2-3 давхар нэлээд том юм сүртэй газрууд байж байгаа шүү дээ. Энэ газруудад эхлээд бол яг л ингээд зарцсан юм шиг ажиллаж эхэлж хагаад дараа нь ахлах оюураануудын үйлчлэгч болж эхэлдэг. Дөнгөж худалдагдаж хурж ирсэн хүүхдүүд маань дараагийн ээлжинд сурагч болно. Камуро. Тэгээ камуро бол оюураануудын яг туслах байдаг. Дараа нь та хэдэд ярьж өгөх оюурааны алхаа гэж байгаа. Энэ алхаан дээр ингээ урд нь явж идэг. За мөн ер нь оюураануудыг дагаад явж идэг юм жоохон охтууд байдаг. Тэгээд 7-оос 12 наснаас ахуулаад охтууд оюураануудын яаж хувцаслаж байгаа, яаж алхаж байгаа, энэ ёс заншил нь ямар учиртай, яаж ярьж ийн ярианы урлаг, урлагийн тоглолтыг нь ажиглаж, суралцаж, бэлтгэгдэж эхэлдэг. Ингээд эдгээр маш сайн суралцаад илүү өөрийгөө ингээд гоё авч яваад үзэсгэлэнтэй одоо урлаглаг, чадварлаг байх юм бол цаашаага оюуран болгох боломжтой гэж үзэж одоо дэмжиж эхэлдэг гэх юм уу? Дэвшдэг л гэж ойлгож болно. Одоо сурагч болсныхаа дараагаар дэвшин гэж байгаа бол яаж дэвших гэх юм бол шинзөө буюу одоо дадлагжигч болно. 13-аас 16 настай охтуудыг бол яг шинзөө болгоод цаашдаа дэмжих боломжтой гэж үзээд янз янзын урлагийн юмнуудыг илүү одоо нарийн зааж өгч эхэлдэг юм байна. Жишээлх юм бол энэнд цайны яслал, хөгжим, уламжлалт, япон бүжиг, каллиграф, уран яриа, яруу найраг, за мөн уран зохиол, үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцах урлаг зэргийг нь зааж өгч эхэлдэг бахнэ. За ингээд энэ дадлагжигч бүсгүүчүүдээс одоо хамгийн хөөрхөн, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн авьяас чадвартай, биеэ зөв авч явж чаддаг, үйлчлүүлэгчтэйгээ гоё харилцдаг. За тэднэрээс маш их өндөр үнэлгээ авсан, эрэлт ихтэй гэх юм уу тийм бүсгүүчүүд нь оюуран болж чаддаг бахнэ. За ингээд оюуран болж чадах юм бол тэд нэр заавал биеэ үнэлэх шаардлагагүй болж эхэлдэг. Яагаад гэх юм бол угаасаа тэр хүний одоо тэр байгаа байдал нь ингээд хүлээн зөвшөөрөгдөд одоо өөрөөр хэлэх юм бол бие физиологоосоо илүү зүйлээ хүлээн зөвшөөрүүлсэн учраас бие физиологийн тэр хэрэгцээг нь хангахаас илүүтэй оюуны хэрэгцээг нь илүүтэй хангаж чаддаг. Тэгээ дээрэс нь өөрийнхөө үн цэнийг арай өөрөөр бүтээчихсэн байгаа учраас одоо энэ цагаас ахуулаад тэд нар одоо үйлчлүүлэгчтэй сонгогдох биш, эсвэргээрээ өөрийнхөө үйлчлүүлэгчдийг сонгох хэрэг хүсэх юм бол хүлээн зөвшөөрөхгүйгээр буцаах боломжтой тийм эрхтэй болдог бахнэ. Одоо аримшлагынхаа эхлэл хэсэг рүү хэдүүлээ очиод энэ оюураануудын алхаа явж исэн тэр алхааныхын талаар тэр нэг одоо парад маягийн тий алхаж байгаа тэрнийхэн талаар илүүтэй ярилцъя гэж бодож байна. 花魁道中とは、花魁、友回りの心臓、羽室、男腰に至るまで、総勢一つとなって練り歩く。Энэ оюураанууд нь маш гоё алаг ирээн чамин кимоногоо
өмсөөд үйлчлүүлэгчтэй нэг талаараа татах зорилгоор хотын гудмаар өндөр зэрэглэлийн хамгаалалтайгаар алхаж явдаг байсан. Ингээд алхаа явж байгааг нь харах юм бол ерөнхийдөө бусдуудаасаа хамаагүй өндөр харагдаж байгааг та бүхэн харж байгаа бах. Тэгээд өндөр маш удаан байгаа шүү дээ. За ер нь эстетикийн хичээл дээр үзчихсэнчлэн эстетик буюу одоо тэр нэг сайхан байхтай гоё байхын нэг чухал одоо зүйл нь юу гэх юм бол сүртэй байх буюу тийм өндөр тийм багандсан том байх, одоо том өндөр байх байдаг л та. Жишээлх юм бол одоо том сүм дугнууд гэхэд чинь ингээд доороосоо авахуулаад дээшээгээ маш өндөр шатаар ингээд гарч иж тэр тэнд нэг юм өндөр алтан сүм ч юм уу те ингээд харагдчихэд штэ. Вөө тэр амар хол болохлээр ингээд тийшээгээ явна гэдэг нь өөрөө бүр нэг тийм сүртэй хүндлэм те хүрхэд хол айгүй тийм нэг бодит байдлаас хол чимшигтэй тийм мэдрэмжийг төрүүлж үүдэг. За тэгэл том одоо алтан ордон гэлээдэг. Тэд нар чинь бас л ингээл өндөр байдаг учраас сүртэй жавхлантай харагддаг. Тэр нь өөрөө тэр нэг эстетикийн нэг ямыг нь илэрхийлж идэг. Яг тэрнтэй адилхан одоо энэ ойранууд болохоор бусад ингээ хамж явж байгаа эмэгтэйчүүдээс илүү сүр жавхлантай учраас илүү эстетиктэй болж сүртэй болж ингэж харагдаж байгаа гэж хэлж болно. Тэгээ ингэж өндөр болж харагдахын тулд яг одоо энэ та хэдийн харж байгаа энэ гутлыг өмсдөг. Энэ болохоор Комагета гэд энэ гутал байгаа. Энэ гутлын өндөр нь ойролцоогоос 15-аас 20 см өндөртэй байдаг гэж байгаа байхгүй. Гэхдээ яг хөө ингээд бид нар ч гэсэндээ 15-аас 20 см өсгөөд гутал өмсдөг үл яадаг үлээ. 10 см өндрийг өмсдөг лөө. Тэгэхээр нэг тиймэрхүү өндөр өсгөөтэй ямиг ингээд өмсчдэг. Тэгээ энэ нь өөрөө маш явхад хэцүү байдаг учраас хажуудаа ийм туслагтай явж байгаа. Энэ өндөр гутлан дээрээ зарим тохиолдолд бүр 30 см хүртэл байдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм бүр өндөр дээр явж сурахын тулд байнга ингээд алхаагаа давцдаг тийм тусгай алхаатай байдаг. Энэ алхааг нь болохоор энэ гутлыг болохоор зөвхөн дээд зэрэглэлийн ойраанууд өмсдөг. Ер нь ойраанууд байдаг ч гэсэндээ энэ дундаа ахаад дээд зэрэглэх гэж байдаг байсан байгаа байхгүй. Тэгээд энэ алхалтыг хэрвээ харах юм бол ингээ хөлөө эргүүлээд зөөж тавиад тэгэнгუутаа ахаад эргүүлэхдээ урдаа нэг тавьснаа ахиж урагшаага нэг алхах маягаар те иймэрхүү байдлаар ингээд алхалт нь хүртэл ийм өөр байдаг байх нэ. Тэгээ яагаад ингэж өөр байгаа вэ гэх юм бол энэ удаан алхалт нь өөрөө эрхэмсэг тэгээ дээрэс нэг хүндэтгэлтэй те тийм нэг одоо хамбал гэх юм уу тийм харагддаг байсан байгаа юм. Тэгээд энэ онцгой соёл дүрмийг ингэж мөрдөж энийг ингэж бас үзэсгэлэнтэйгээрээ хийж чадсанараа бас одоо өөрийнх нь нэр хүнд нь өсдөг. Үйлчлүүлэгчт нь ч гэсэндээ одоо өөрийнх нь очиж үйлчлүүлдэг энэ ойраан нь гудамжаар ингээ алхаад хүмүүс ваа гэд ингээд шагшин магтж байгааг нь хараад ингээд улам ингэж ахиж очимоор өөрөөрөө бараг бахархахтай би ийм одоо ойраан үйлчлүүлдэг энэ хүнтэй ингэж уулзах хэрэгтэй байдаг гэдгээр ингээд байдаг гэж хэлж болно. За өсний засалтын тухайд ер нь ингээд та хэд Японы юм посткартууд мартуудын дээр ингээд ийм зөндөө олон юм гисэн байгаа эмэгтэйчүүдийг харж исэн баг. Тэгэхээр тэдний дунд ингээ ойраанууд ч гэсэндээ байсан байхыг үгүйсэх арга байх нь шүү дээ тий. За ойраануудын өсний засалтуудыг нь болохоор хёгомаги гэж хэлдэг. Маш том өргөн бас л юм сүртэй аль болох сүртэй байдаг байсан гэж хэлж болно. Ерөнхийдөө одоо энгийн даруу гэдгийн яг эсрэг тал нь гэсэн үг. Том хавтгай хэлбэртэй олон давхар ингээд давхарлаа шүлжсэн бүтцтэй ард талаасаа өндөр өргөгдсөн урагшаа бага зэрэг бүхийсэн тийм хэлбэртэй. Ранк нь өндөр байх тусмаа илүү их хүнд олон гоёлыг ингээд хатгацсан байдаг байсан байх нэ. За энэс гадна ойрааны бас нэг онцлог юм нь юу гэх юм бол оби гэдэг байдаг шүү дээ. Кимононых нь бүс нь урдуураа ингээд жимгэр байж байгаа хойноо нэг юм жижигхэн хөрхэн цүнх шиг юмтай байдаг шүү дээ. Тэр чинь одоо кимоногийн оби гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ обиг болохоор ойраанууд хойноо биш урдаа зүүдэг байсан. Тэгэхээр одоо энэ харагдаж байгаа энэ урдаа байгаа том цэцэг шиг юм нь кимононых нь оби нөх нэр шүү дээ. Яагаад обигоо урдаа зангидж зүүдэг гэх юм бол нэгдүгээрт мэдээж бие даасан байдлыг нь илэрхийлдэг. Яагаад гэх юм бол энгийн эмэгтэйчүүд бол бүгдээрээ одоо обигоо хойноо зүүж явж байгаа. Ингэж хойноо зүүхдээ мэдээж хин нэгэн хүний тусалцсан авдаг байсан. Харин одоо ойраанууд болохоор үгүй би энийг бол одоо өөрөө хийн өөрөө урдаа зүүн би энийг одоо өөрөө бие даагаад ганцаараа хийж чадж байгаа учраас гэдэг утгаараа бие даасан гэсэн байдлыг нь илэрхийлдэг. Хоёрдугаарт нь болохоор мэдээж ялгарах тэмдэг нь олж исэн
юу вэ гэх юм бол одоо гейша ч юм уу те эсвэл одоо өөрийнхөө доод зиндааныхаа тэр улааны илүүний газрын эмэгтэйчүүдийг бодох юм бол ойран гэдгээ ялгаж өгж байгаа учраас урдаа зангиддаг. За дээрэс нь нэмээд гэрийн ажил ч юм уу те тиймэрхүү ажил хийдэггүй гэдгээ илэрхийлдэг гэх юм уу. Ер нь эрхэмсэг байдлаа илэрхийлээд урдаа зүүн. Мэдээж нөгөө гэрийн ажил ойр зүрийн ажлуудыг хийж байгаа хүнд ч би энэ урдаа бах юм бол ирчин саад болно шүү дээ. Тэгтэл тэр хүн бол надад би тийм ажил хийдэггүй учраас надад саад болдоггүй гэдэг утгаараа гэх юм уу те хэрэгэм зэргийг нь бас илтгэдэг байсан гэж хэлж болно. За дээрэс нь нэмээд ойранууд болохоор гейшагаас ялгаатай юм хөл нүцгэн явдаг байсан. Яагаад хөл нүцгэн явдаг байсан гэх юм бол одоо хөлнийхөө одоо үзэсгэлэн гайхуулах тэ цав цагаан юм гоё цэвэрхэн гоё хөлөө гэж гаргаж харуулдаг байсан гэж хэлж болно. Тэгээ нөгөө талаараа бас одоо энэ өндөр сандаалн дээр чинь хитрхэн өндөр сандаалн дээр чинь тэнцвэртэй явахын тулд одоо аимстай явна гэхээр жоохон хэцүү л юм те. Гейша мэйшанер бол ингээд энгийн эмэгтэйчүүд бол юм цагаан аимсан дээр нөгөө сандаалаа өмсөв явдаг шүү дээ гетагаа. Хамгийн урд нь болохоор зарим дээр нь зөвхөн дэнлүү барьсан хүмүүс явж идэг. Заримдаа болохоор газар цохиож шажигнуулж байгаа юм төмөр металл маягийн юм барьсан явж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүс болохоор за ойрон явж шүү гэдэг чимээг энэ гудамд өгдөг байсан байгаа юм. За дараагийнх нь болохоор ойрон болох гээд явж байгаа охтууд байна те. Юмнуудыг энэ барьсан явж байгаа хүмүүс байна. За хойноос нь ойрон алхаа явж байна. Энэ ойронууд чинь тэгээ дараа нь хүмүүстэйгээ одоо мэдчилгээ хийдэг. Тэр мэдчилгээн дээрээ бүр юм хөдлөх энд нам маягаасаа гадна ярих маяг нь ч гэсэндээ бүр амар лаг заяа бүр ингээ аятоо гозаймашта ярих тэгж хэлдэг юм а. Гэхдээ ингээ бүр амар сони хэлдэм билээ. Энийг хамаагүй бас бичлэгийг оруулах юм бол зохиогчийн ирэх авчиж магадгүй учраас та хэд хэрвээ өөртөө сонирхол ойрон айсацуу энэ гэд хайгаад үзээрэй за. Алхаа гიშгэ хувцас сунар гэ бүх юм ингээд бүр ингээ үнэхээр олонний анхаарлыг татах гол зорилготой учраас бүр ингээд бүх юм нь нүсэр бүх юм нь бүр экстра тийм байсан байгаа юм. Тэгээд энэ талаараа нэг талаараа эмэгтэйчүүдийн айдол те сайхан бүсгүй одоо тэр намб төрөх алхаа гიშгэ нүүр ам те дээрэс нь авиас чадвар хүнтэй харилцах гераны одоо хүндэтгэлийн үг хэл ярьж байгаа өнгө айсгэ бүх талаараа эмэгтэйчүүдийн аган дуурайж үлгэрлэх тэр хүн нь одоо болдог байсан гэж хэлж болох юм уу те. Тэгтээ бас өвгөөж ээж болох тэр утгыг нь бас хамгийн сүүлд нь хэлэх учраас битгий энэ дээр бас шүүмжлээрэ гэж хүсэх байна. Ойронуудын хойноос нь алхаж байгаа эмэгтэйчүүд байгаа. Эднэр болохоор нөгөө дагалдан бүсгүүчүүд нь байгаа. Одоо удахгүй бас ойрын болох магадлалтай. Тэгээд бас чамин хувцас өмссөн ч гэсэндээ илүү энгийн арай илүү энгийн байгаа юм. Харуул хамгаалагчид байгаа. Өмнө хэлсэнчлэн яг ойроны аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй хүмүүс байгаа. Хар кимонотой, зэвсэгтэй. Ойроны энэ мөрийн төршсөн явж байгаа хүнийг болохоор катамочи гэж хэлдэг. Ката ч бол мөр, мочи болохоор одоо барих гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ ойрон ч өөрөө маш өндөр гутал өмссөн явж байгаа учраас заавал хин нэг нь төшөж явах мэдээж шаардлагатай. Ойроныг хамгийн гол нь гарнаас нь огт барьж болохгүй учраас ингээ гараа урдаа аваад явж байгаа. Энэ хүмүүс ихэвчлэн ер нь хар бараа өнгийн кимоно өмсөөд тэгээд даруухан нүүрний хувирлгүй тийм явах хэвээр юм байна. Ойроны яг тэр шүхэр баригчиг нь болохоор каса мочи буюу каса гэдэг чинь шүхэр мочийг бас барих гэсэн үг байна. Ард нь яг алхаж байгаа үед нь том улаан япон шүхэр барьж явдгаараа бас сүр хүчийг нэмж өгдөг. Мөн бороо нарнаас мэдээж хамгаалж байгаа давхар үүрэгтэй. Энэ шүхэр баригч нь нөгөө ката мочитойгоо адилхан хар юката эсвэл энгийн кимоно өмссөн ерөнхийдөө энгийн байх ёстой. Тэгээд энэ хоёр хүн маань өөрөө ойрооныхаа алхалцтай хослуулаад алгуурхан жиг талхаж явах хэрэгтэй байдгийм байна. За тэгээд ойрон чинь хажуудаа ийм одоо хүчтэй харагдаж байгаа ийм ирчүүдийг дагуулж явснараа бас одоо өөрийнхөө сүр хүчийг ч гэсэндээ нэмж өгж байгаа гэдэг бас тал дутга явдаг байсан юм байна. За тэгээд ойрооны талаар ерөнхийдөө товч мэдээлэл хүргэхэд ийм байна. Бас сонирн байгаа юмстай тий. Ингээд нэг үздэг аним дээр маань нэг ийм дүр гараад ирсэн. Нэг ийм эмхтэй байна гэж харж ясан чи цаана нүчнөө ийм ёс жаяг янз янзын тэгэл бас алаан тэмцэлтэн зөндөө байдаг байсан юм шиг байгаа юм. Энэ улаан дэнлүүнийх нь газарт нь гэхдээ энэ ойронтой бас адилхан харагддаг таю гэж байгаа. Энэ таю гэдэг нь ерөнхийдөө төстэй юм шиг харагдах боловч
арай өөр буюу таю гейша нарын хамгийн ранг өндөртөө гэж хэлж болно. Энэ ойранчин болохоор энэ улаан дийнлүүний газрын эмэгтэйчүүдийн хамгийн ранг өндөртөө байгаа штэ. Тэгэхээр эднэр бол биеийн үнэлдэг. Гейша нар болохоор биеэ үнэлдэггүй, огт үнэлдэггүй, бие физиологийн хувьд ямар ч үйлчлэгээ үзүүлдэггүй, харин одоо өөрийнхөө авьяас чадварыг үнэлдэг гэж хэлж болно. Тэгэхээр энэ гейша нарын хамгийн өндөр рангтаа таюун тийм хувцас сунартай яг энтэй адилхан юм харагддаг боловч арай одоо нийгмийн зиндааныхаа хувьд болохоор арай жоохон дээгүүр мэдээж байсан байгаа юм. Энд ер нь аюу олон одоо дээр үеийн ойлголтууд байна л та. Энийг би яг энэ ойроныг уншиж үзэж байхдаа ер нь энэ бичлэгээ би ингээд нэг 2-3 цуврал болгол их зүгээр юм байна. Яа гэх юм бол ойрон чинь ингээд харангуй зарим хүмүүс үн чинь гейша юм шүү гэж ойлгоод байхгүй. Гэтэл гейша гэдэг ойлголт чинь энэс ингээд тис өөр болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нэрийн ялгаа юу юм бэ гэдгийг нь яруул бас сонирхолтой юм биш магадгүй юм байна гэж бодсон. Энэ удаагийнхаа бичлэгийг зөвхөн энэ ойроны талаар энгийн мэдээллүүдийг та хэзээ хүргэж дуусгаад дараагийнхаа бичлэгэн дээр болохоор энэ ойрон гейша хоёрын ялгааг ингэж гаргаж ирж энэ хоёр юугаар ялгаатай гэдгийг хэрвээ ярих юм бол илүү ойлгомжтой болоод ирж магадгүй гэж бодож байна. За ингээд энэ удаагийн бичлэг та хэдэд сонирхолтой санагдсан байх гэж бодож байна. Надад ч гэсэн нэлээд сонирхолтой санагдсан. За тэгээ энэ удаагийнхаа бичлэгийнхаа төгсгөлдөө та хэдтэй өөрийнхөө бичсэн номынхаа талаар баг зэрэг ярих гэж бодож байна. Япон цэцэрлэгийн нууцуд гэд миний өнгөрсөн онд гаргасан ном байгаа. Тэгээд манай хүү Ананд чинь Японд 2 настайгаас хойш ирж амьдраад одоо 7 настай. Тэгээд Японы цэцэрлэгт 5 жил суралцаж хүмүүжсэн байдаг. Тэгээд анх хурж ирээд Япон цэцэрлэгт ороход мэдгүй чадахгүй маш их зүйлсүүд гарч исэн. Бас гой санагдчихсэн зүйлс маш их байсан. Тэр зүйлсүүдээ одоо өөрийнхөө тэмдэглэл болгож одоо бичиж тэмдэглэсэн өөрийнхөө энэ тэмдэглэлийг сая өнгөрсөн 100 Монгол явахдаа ном болгож гаргасан байгаа. Сая нэлээд идэг Японд авчираад тэгээ зарагдаад дууссан байснаа саяын шинээр ахаад Монголоос ирсэн байгаа. Тэгэхээр удахгүй бас шинэ хичээлийн жил болох гэж байгаа учраас Японд хүүхдүүд нь удахгүй цэцэрлэгт орох гэж байгаа. Япон цэцэрлэгийн талаар одоо ямар ч ойлголтгүй байгаа өмнөх над шиг тийм ээж аваад авах юм бол энэ номыг мань унших юм бол багхан ч ихсэн ойлголт авах болоо гэж бодож байна. За мөн тэгээд Япон цэцэрлэгийн талаар Японд амьдарч исэн ч гэсэндээ яг Японд одоо залуу хүмүүс амьдрах, Японд хүүхэдтэй амьдрах гэдэг чинь ингээд шал өөр Япон болоод хувирчдаг байхгүй. Жишээлх юм бол энэ дотор одоо Ундокай буюу спорт өдрлөх нь ямархуу уур амьсгалтай болоод идэв. Хапиокай буюу манайхныхаар за нэг элтгэх өдрлөг гэж хэлээд байгаа боловч ерөнхийдөө урлагийн үзлэг шиг тийм өдрлөг байгаа. Энэ нь ямар өдөр болоод байгаа юм. Тэгээ энэ нь бидний 3 жилийн хапиокай, Ундокай. За тэгээд цэцэрлэгт ороход юу бэлтжижсэн. Аав ээж нь одоо багш болоод очиход яаж исэн, за нээлтэн дээр юу өмсөж исэн гэдэг ч юм уу те, төгсөлтөн дээр нь юу өмсөх ёстой байсан гэх мэтээр ингээд өөртөө шинэ гэж бодсон зүйлсээ болон энийг одоо би мэдэж авсандаа баяртай байна гэж бодсон зүйлсээ ингээд тэмдэглэл болгосон ийм ном маань байгаа. Тэгэхээр энийг Японоос авах хүмүүс маань надтай одоо инстаграмаар маань холбогдоод шуудангаар авах боломжтой. Харин Монголд болохоор интернет салбараас ч худалдаад авах боломжтой юм шүү. Ингээд энэ удаагийн маань дугаарын түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа иргэн уулзлаа. Түр баяртай.